Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Энэхүү явдал 80-аад оны дунд үед нэгэн хавар болсон гэдэг. Годов тухайн үед дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч байж тухайн үеийн үзэл сурталын дагуу 10 жилийн хөвгүүд 7 дугаар ангид дэвшин суралцах болтлоо үсээ ургуулахыг хориглодог байсан тул Готов хүүч байн халзан толгойтой явдаг байж. Харин нэг удаагийн сурагчдын ээлжийн амралтаар хөдөө гэртээ ирж хэд хонцоход буцах үед нь Готовын үс их ургасныг аав ээж хоёр нь гинэт хараад маргааш шууд хичээлдээ орох юм чинь багш нар хүүхдээ үстэй явууллаа гэж бөөн хил ам хийндэ гэж санаа зовнцгоовоо. Гэвч Готовын ургасан үсийг хусчих үсний машин үсчин хоёр байхгүй тул арга буюу тийм байдалтайгаар явуулахар болцгоогод байв. Дунд сургуулийн эрэгтэй сурагчдын үсийг тийхүү бага ангид нь хусаж халзан толгойтой явуулдаг байсан нь тухайн үеийн иргэдийн эрүүл ахуй соёлжилттай холбоотой байсныг зориуд энд дурдъя. Хаг бөөснөөс болж хамаг үсээ хусуулсан охид ч мөн тэр үед цөөнгүй байв. Готов хүү маргааш сумын төв рүү явна гэж товлоод аав нь моройр хүргэж өгөхөөр болцгоо унтаж амрах гэж байтал өдөш тэднийд явуулын бололтой хоёр хүн гинэтхэн ороод ирчээ. Тэднийх урдуураа улаан хөлтнийг гаргадаггүй айхтар ярдаг нохоотой боловч тэр хоёр хүнд хуцаагүй бололтой тийм л чимээгүйхэн ороод ирэв. Яагаад энэ хоёр хүн рүү нохоо дайрсангүй вэ гэж бодсон гэрийнхэн нь дор бүрнээ гайхшраад эдээ цайд өхүүлж өгвөө. Эрсэн хоёр хүн нэвсийсэн цов өмсчихсэн юудан малгайг нь юр буулгалгүй цай унга өнөөдөр ч ёстой усан бороо орлоо доо татрах нь гэж бодсон чинь зангүй гэж нэг л үхээнд сулхан дуугаар өгүүлв. Готовын аав дамиран эхнэр лүүгээ тонгоо. Энэ хоёр чинь юу яриад байна? Усан бороо тасралтгүй орлоо гин шүү. Ухаан санаа нь эрүүлэл байдаг улс байгаад хаврын хар хавсарганаар бороо орно гэж юу байх билээ? Гэж сэжиглэнгүй шивнэд. Та хоёр чинь юу яриад байна? Хаагур тэгж их усан бороо оров. Манай энд худалч хүнд бараг жил бороо ороогүй юмсан гэж. Тэгэхт нь Готовын ээж хоолоо засан. Өвгөө наад яриака гэж тохход чимээ гаргав. Нөгөөгийчд аавынх нь үгэнд хариу хэлсэнгүй. Юуд малгайгаа ааж тайлахгүй суугаатал байж. Тиймээс Готов хүүхдийн сониуч зангаар тэдний хажуугаас им авч байгаа хүний дүрсгэн ойртож харвал хониролдож бөмбийсэн юудан малгайн зах цухаас монхордуу хамрал хальт үзэгдэжээ. Чэнгтэл нэгэн нь боодолтой зүйл гаргаж ирсэн ээ. Боов чихэр гарган Готов хүү рүү сар байгаад яасан хөөрхөн хүүвэ? Май хүү минь чихэр боов хэмээн өгөхөд очиж ав. Гэхдээ хүүд боов чихэр атгаж өгсөн хүний гар харагдсангүй. Ямар нэг хий зүйл алган дээр нь тавьчих шиг сонир мэдрэмж төрсөн ч Готов үүнийг хайхарсангүй. Тэгж байтал арай ясархуу том биетэй нэгэн хөөе энэ хүүгийн үсийг авах цаг болчихж гэж дуалцсан юмсан ч. Хоол цай бэлдэж явсан ээж нь харин тийм шүү. Маргааш сургуульдаа явах юм. Гэтэл үсийг нь авч чаддаггүй гэж нэмэн өгүүлвэ. Тэгтэл үл таних хоёр. Тэгвэл танай хуацтай. Бэд хоёрт үсний тонгорго яваа. Явхаас өмнө аваад өгье. Гэсэн юмсан чи. Энэ үед аав нь жаахан бухимдаж. Хар шөнөөр хаанхыг нь мэдэхгүй хачин юмнуудаар хүүхдийн ус ахуулах гээд байхтай яадг юм гэж дургуутсаж байсан ч ээж нь тас зүтгэсээр тэднэр Готовын үсийг хусуулахар болов. Хамгийн хачирхалтай нь Готовын үсийг тонгор гаргаж ирээд хусж эхлэхдээ тэр хоёр хүн мөнөөх өмссөн юудан малгайгаа доош буулгахгүй л байж.
Лааны гэрэлд халзран хөх толго ойлгох Годвиг харж суусан аав нь гинэт. Лама. Энд чинь үхээрийн буцар ад зэтгэрүүд байна шүү дээ. Гэд бархиран босоод ирчээ. Эхнэр нь нөхрийнхөө энэ хашгираанаар гарт барьсан сав суулгаа алдан эргэж харвал гэрт нь гинэтхэн орж ирсэн юудэнтэй хүмүүсийн нэг энж байхгүй болчихсон байв. Эдэж уугаад байсан аяг халбаг нь хийж өгсөн хоол ундтайгаа уур сав суулан байхажээ. Гэтэлч Готвийн аав өнгөрсөн сард хөлдөж үхсэн өсөх бат Жигмэд 2 сая хүүгийн минь хажууд зогсчихсан. Бидний хэрэг амархан бүтлээгээд над руу инээлээ. Ам хамраар нь дүүрэн язгансан том үт мушгиралдан унаад Годвийн толгой дээр атиралдан явж байхыг би харав. Тонгорг гэсэн чинь ясны хугархайгаар хусаад байд шүү. Гэж байдгаараа амьсгаатан өгүүлжээ. Годвийн ээж чээч нь юу яриад байна гэж тэнэгэлсэн ч саяхан гэрт байсан ус байхгүй болчихсныг бодоод нөхрийнхөө хэлсэнд итгэж эхэлсэн бололтой хүүгээ татан чамд юм мэдэгдэв үү гэж асуусан юмсанжээ. Готов юм мэдэгдсэнгүй, ус хуссан гэхэд ямар ч юм мэдэгдсэнгүй гэв. Ээж нь алив нөгөө чихэр бовоо нааш нүг гэхэд гартхасар байвал саяхан л боов чихэргээд атгаж зогссон зүйл нь эрээн өнгийн том үтнүүд болчихсон мушгиралдан байваа. Готов үгтэл айсандаа уйлчихж. Учир зүггүй ихэр татан уйлах Годвиг аав ээж хоёр нь арц хүчээр эргэн тойрон ариулж утаад толгойг нь сая л анзаарчи. Хүүгийн толгойтой үсний ихэнх нь яах аргагүй хусаад хайчихсан юм шиг байхгүй болчихсон байв. Урт улаан зурааснууд гөвдрүүтэн татсныг тооцвол өөр ямар нэг шарх сорив болоогүй байна. Эцэг их хоёр нь бүр ал майрч хэлэг үгээ олж ядан байтал аав нь наад ширдэг дээр чинь үс унжоо гэж. Хоёул лаага барин унсан үс хайсан боловч ширхэг үсч олж харж чадаагүй аж. Тэгтэл ихнэр нь "Тоо яана. Нөгөө хоёрын уудтай юм байна" гэд өгөрсөн даавны оронцог өшөглөж гинэ. Гэтэл үжирсэн даавн дотроос хүнийх эсвэл малынх нь мэдэгдэхгүй хавирганы хугархайнуудаас өөр зүйл гараагүй ачи. Маргааш нь тэдний үүр хаяар бөөгүй юу тэндээс нүүж одсон гэдэг байлээ. Ийм хачиргалтай нь өдгөө 40 насыг насалж яваа Готвийн толгойных нь ус дахиж ургаагүй гэдэг бөгөөд холбогдох эмнэлэг үйлчлэгэнд гамрагдаад ч ганц ширхэгч ус зух уйгаагүй аж. Харин хуйхных нь зах орчмоор л цагаан дуу цөөн хідэн ус ургасныг авалгүй ургуулсаар хэнч харсан инээд хүрмээр марзан амтан болчихсон байна. Та яагаад ийм халдсан юм бэ гэж асуусан хэн гуайдч Готов чөтгөр ийм л хорлолтоо гэхээс өөрөг хэлдэггүй гинэ. Худалдаж авсан шин байр нь хий юмтай гэж мэдрэхээс өмнө болдоо амьдралын ам чимийг араа шүдэндээ жинхэнэ амин шүүсээр нь мэдэрч байжээ. Солонгост 10 жил мах маяга барж өөрийн 4 цагаас үдшийн 10 цаг хүртэл зогсолтгүй ажиллаж бөөр нурууга жагсаалаас гартал зүтгэсний үр шимийг амсаж байгаа хүн аргачихгүй бидтэй. Тэгээд ч Солонгост олон жил ажиллаж байх хооронд гэргийн өөр хүний өврийг дулаацуулж өр хүүхдийг нь гаргаад тустай амьдралтай болчихсон учраас 150 сая төгрөг өвөртөлж ирсэн болдоогийн хувьд амьдралаа шинээр зохиоход саад болох зүйл төвч үгүй байв. Тэрбээр 6 саяар жижигхээ Япон тэрэг мөн 80 саяар хотын төвд шинээр баригдсан хороололд хоёроо байр авч төвхөнсний дараа час нурууга дэнийлгэж амрах цаг ирлээ гэсэн мэт аар саархан зугаа цэнгэлээр хөөцөлдөж эхэлжээ. Ингээд л намайг дагаад цэнг. Аар саархан зугаа цэнгэл шилмэл жороор найруулсан сэрүүн коктейл шиг санагддаг нь нууц биш.
Майнер үдэш оройхон машинаасаа жавуута хэдийнэ 1 сая хүнтэй болчихсон хотын гудамжаар холхилж зугаад цэнгэлд толгой бөксө алдчихсан залуухан огтоос шилж сонгон амталдаг ажилтай болжээ. Яг л такси маягаар гудамж хэрэн давхиж согтуу голдуу гар өргөн зогсох оюутан огтыг түүж авдаг болсон аж. Булаа хоггүй. Гар утасныхаа төлбөрийг хийх мөнгөгүй тэдгээр огтоос сайхан зугаалах уу гэж асуухад татгалзах хүн нэгч гардаггүй нь энэ нийгмийн дээд боловсрол эзэмшүүлэх буруу тогтолцоотой холбоотой эмгэг өвчин болсон ядуурл зав хайрл гэдгийг болдоо үл мэднэ. Гэхдээ тэрээр Султан хаанаас ч илүү орой болгон өөрөөр охид хүүхнүүдийг эдэлж болох юм байна гэдгийг сайтар мэддэг болжээ. Нэг орой 16 ч хүрээгүй шахам шар завжтай атлаа аль хэдийнэ хүүхэн болчихсон охинтой туулын бургасан секс үйлдэж үүр цайлгасны дараа болдоо гэртээ ирмэгцээ шууд шүршүрт оржээ. Усаараа халуун байсан учраас бүлээхэн болгож тохируулаад завхаа охины заарын үнэр нэвч шингэсэн бие хичээнгүйлэн савандаа дугааж байтал гэнэт шүршүрийн ус цэвхүйтэн болоод явчихсан тэр. Майнер толгоогоо битүүхөөс болгочихсон байсан тул таамгаар тэмтэрэн байж гранта эргүүлэн бүлээхэн болгоод ахин угааж хамаг хөөс савнга арилгаж гүйцэх үеэр шүршүрийн ус ахин өөрчлөгдөж час халуун ус дээрээс нь шавшиж золтой л түлээд хайчихсангүй. Болдоо хараал тавин ваннаасаа өсрөн гараад гранта эргүүлэн усаа бүлээн болгоод ахин бие угааж байхдаа грантнаас огтхон ч нүдээ салгахгүй ажиглаж байв. Өөрөө эргээд байгаа юм биш биз гэж бодсноос ийхүү грант руу гөлрөх зураа бие угааж эхэлжээ. Гэвч түүнийг нүд салгалгүй ширтсээр байтал шүршүрийн ус ахин цэвхүйтнээр солигдож чих үүдс төрүүлв. Ямар ч байсан грант өчүүхэн ч хөдлөөгүй байхад шүршүрийн ус солигдож байгаа нь сонирн байв. Тогтухтай усанд орж бие угаая гэсэн бодол толгойноос нь бүрмөсөн замхарч болдоо альчуураа нөмрөн ванаас гарахдаа углаашаа хайгаад олсонгүй. Дөнгөж саяхан л усанд орохдоо үүдэнд тайлсан атал нэг нь унтлахын өрөөний үүдэнд нөгөө нь гал зуухны өрөөнд хэвтэж байсан явдал болдоогийн сервэний үсийг сэритэл босгож орхичээ. Тэдний дуглааш зуугаад явчих нохоо байхгүй. Хулгайч ороод ирч гисэн юм биш биз. Эсвэл хий үзэгдэл ингэж бодсноо болдоо өөрийн ирэхгүй зүрх алдав. Эзэнгүй байшинд байж болох энэ зүйлийн тухай бодохоос тэр үнэндээ айж байваа. Төвний оронд хутга барьсан хулгайч орж ирээд зогсож байсан нь илүү дээр санагдана. Гэвч байранд нь хинч байхгүй. Хаалга цонхон дангинтал цоочтой байсан явдал түүнийг бүрж айлгаж орхисон байна. Тэр айцаа өөрөө өөртөө мэдэгдэхгүй хичээж би тайван байна гэсэн шүү юм бодох гэж оролцсон ч нөгөөрөнд хөргөчнийх нь хаалга тасхийн онгойх сонсогдмогц өөрийн ирэхгүй хөшиж орхичээ. Гэхдээ энэ удаач бас хулгайч байж магадгүй гэсэн гордлого төрч гал тогооныхоо өрөөлөө ухасхийн орвол харамсалтай нь хинч байсангүй. Харин хөргөчнийх нь хаалга дэлгэгдчихсэн байв. Тэгтэлч саяхан түүний гарч ирсэн том өрөөнд гэнэт хөгжим хангинаад явчихсан телевизэр нь өөрөө ассан явдал байв. Дотор нь орсон хинч амьд гарч чаддаггүй. 1418 хэмээх Америкийн аимшигын киног гэнэт сансан болдоо. Энэ байшин чөтгөртэй юм биш биз? Гэхдээ саяхан шинээр баригдсан байшин яахаараа чөтгөртэй байдаг бэлээ гэж бодох зур яаран сандран хувцас оглаад гадагшаа гарахаар шийджээ. Толгойд нөр юу ч орж ирсэнгүй. Энэ үед хаалгыг нь дутуугаасан халуун усны өрөөнд гэнэт шүршүрийн ус сархийн асгарах чимээ сонсогдов. Болдоо очиж харах нь бүхэл шүршүрийн ус гоожих чимээг сонсмогцоол муужирч унахдаг. Мэдээж тэнд ус гоожуулж байгаа амьтан бол хулгайч биш гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр тэнд ямар нэг аимшигтай амьтан байна гэсэн үг.
Болдоо бараг үлми дээрээ гитэж явсаар төлхүүрээ зөөлөн эргүүлж гарамгцаа хаалгаа хаагаад саяны гүнзгий амьсгаа ба. Тэрбэр шатаар уруудан гүйж явахдаа энэ байранд юу байгаа юм бол? Намайг анх ороход л байсан юм байхт. Сүнс юм болов уу? Чөтгөр шолмос нь юм болов уу? Гэх мэтээр элдвийг бодож явсан байна. Яарсандаа машиныхаа төлхүүрийг орхичихсан учраас нэг хэсэг явган алхаад дүүр үгээ уцтаж дуудан уулзсныхаа дараа байрныхаа эвгүй шинжийг ярихад дүүн. Ахтаа айгаад байгаа бол надад зээлэр зарчхал да. Би чөтгөртэй байсан ч хамаагүй байран чин суухаас айх юм алга гэж тохуурсан маягтай хэлжээ. Нэг талаар аргагүй байваа. Дүүн байртай болох гэж 10-аад жил зүүд мөрөөдөл болж яваа юмсан ч. Болдоо оройхон гэрлүүгөө орох гэж байрныхаа ойролцоо ирснэ. Цонхон гэрэлтэй байхыг хармагцаа бас л айж шантран нэг найзынх руугаа очиж гонжээ. Маргааш өглөө нь найздаа байрныхаа тухай бүхнийг хэлээд хамт гэртээ иржээ. Байранд юу ч хөдлөөгүй бүх зүйл хэвэндээ байв. Найз нь ганцаараа хүнд янз бүрийн зүйл бодогдож харагддаг гэсэн шүү. Чи өөр нэг авгаа шуу юм олж аваач гэж зөвлөхөд болдоо. Энэ байрны чөтгөр эм хүйстэй чинь билүү? Хэмээн хошигнох гэж оролдсон боловч дуун цаашаа орчихсон байв. Тэрбэр найзыгаа явхад гэртээ ганцаараа үлдэж төгдсөнгүй. Шулуухан гандан тэгчлэн хийд орж харах царайны буян нүнжиг нь булгасан. Нэгэн лам залууд буцхааргүй өргөл барьц барьсны дараа байрандаа дагуулж иржээ. Тэр лам нь мэдээж өөрөөс нь залуул харагдах юм. Хонх дамар ганилан бүрээгээр зэвсгэлсэн залуухан лам төвд номыг баруун солгоогүй уншин цаг гаруй төвчгөлсний дараа гойрлаар хийсэн хүн дүрстэй балинг зүүн хойд зүг хай химэн болдыг гадагшаа гаргажээ. Болд гэрээсээ гарч хилсэн ёсоор нь хийчгээд гэртээ орж иртэл ламтан олбог дээрээ байсангүй. Бэй засахаар нойлын өрөө рүү орсон юм байлгүй дээ гэж бодсоор галтгооны өрөөнд ортолоо. Нөгөө залуухан ламтан байдгаараа хайж бүлтийчихсэн хошнох шиг амтан ширээн доор нь хэвтэж байжээ. Өөрийгөө хий юмнаас хамгаална хэмээн итгэж найдаад дагуулж ирсэн хүн нь өөрөө байдгаараа хайчихсан хэвтэж байхыг харамгцаа болдоо. Бараг л гараад зүгтах шахсан байна. Залуухан ламтан ихэд айсан царайгаар нүдэ бүлтийлгэн ширээн доороос өөрийнх нь нарлуу хуруугаараа захад болдоо игээтэл толгоо нэргээд оччихсангүй. Хараянда нүдэнд нь нулимс мэлтэгнэж хамаг бие нар зайсан тэрбэр толгойгоо арайхийн эргүүлж ламтны заасан зүг харвал юу ч байгаагүй ажээ. Үүнд баг зэрэг зоригчсан болдоо ламтан руу ингэж та яачихва юу харчихва хэмээн гараас нь татхад ламтан гүн ангал руу хөлн хальтраад нисэх гэж байгаа хүн шиг болдоогоос тас зуурн тэвэрсээр ширээн доороос гарч ирэхтэй. Намайг гэрээсээ гаргаад өгөөч. Би танахаас хурдан явмаар бай гэж танигдахын аргагүй хачин хоолоогоор хэлсэн байна. Төрөөхөн л аргил унзад хоолоогоор төвд номыг уянгалуулж суусан ламтны хоолой ийм хачин өнгө аястай болсон болдог бүрч айлгачи. Тэр ламтны гараас зуурсаар хоёулаа үүдэнд очмогцоо. Нэгэн зэрэг хаалгаар зүтгэн гадагшаа гарцгаав. Ламт эднийхээс гармагцаа үдчин сандчин доошоо оруутгад болдоо хажууд нь даган харайлгаж та юу олж гарсан юм бэ гэсэн ч цаатах нь одоо энд янз бүрийн юм яриад явах хэмээн айсан байртай ийш тийшээ харан шивгнээд гадаа гармагцаа бушуухан такси бариулж аваад хийд рүүгээ арилж өгсөн ажээ. Болдооч дүүгэндээ очиж хансан байна. Маргааш нь тэрбэр дүүтэйгээ хамт гэртээ халгаж ядан орж ирэхэд ламтны айсандаа хаяад явсан эд зүйлс олбогных нь өмнө тавхайстай хിവэрэ байв. Дүүн хоёр өрөөгөөр нь холхин хэсч дуаалдан эсгэрээд та нэр энэ байшингаа надад зээлэр өгчгөл дөө. Би тэр чөтгөрөөс чинь ерөөсөө ч айхгүй гэж дахин гуйж явсан ч болдоо үгийг нь хайхарсангүй. Ламтны оргисон эд зүйлийг аваад гандан луу хөдөлчээ. Гэвч ламтны лагшин чилэрхэж 3 хоног гурал номондоо ирсэнгүй. 3 хоног гадуур хонсны эцэст болдоо нөгөө ламтны гэрийг хүнээр заалган очвол
ламтан хэвтэрт орчихсон байж. Тэрбэр болдоогоос өөрийнхөө эд зүйлийг авсны дараа танаа байранд үнэхээр айхтар хүчтэй зүйл шүглсэн байна л. Би түүнийг эхэндээ сайн мэдлгүй хүчийг нь гүйцээгээгүй ном уншаад улам бүр биежүүлчихсэн бололтой. Тэр явдлаас хойш манай өвгөн багш намайг маш их зэмлсэ. Ер нь тэр амтан одоо хэнийг ч эвгүүтгэж мэдэх хүчтэй болсон шүү. Тандал гэж хэлэхэд тэр амтныг дарах чадaltaй хүн миний мэдхэр Монголд бараг байхгүй болов. Иймээс та юуны өмнө байр орхих хэрэгтэй гэж зөвлөх байна. Гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Болдоогийн аз жаргал ийхүү чөтгөрт барьцаалагдчихэ. Тэрбэр бүтэн сар гадуур хоноглож явсны эцэст хэлний курст багшлахаар Америк нэгдсэн улсаас өргөдөн ирсэн хоёр залууд байраа хямдхан зараад нэгдүгээр хорооллоо өөр байр худалдаж авснаар санаа амарсан гэдэг. Харин нөгөө байранд орсон Америкчуудад юу тохиолдсон нь тодорхойгүй.